Сайн байцгаана уу байгалийн төгөө музейн тайлбарлагч Ижил Мөрөн байна. Музей нээлттэй өдрүүд арга хэмжээний хүрээнд Монголын үндэсний бахархал төгтөө амьтан болох Мазала багваан тухай мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Мазала багваан Монгол орны алтай өвөр говийн хит ганду, элдв сүг, чулууд, цөлийн бэсрэг, уусын хажуу бэл, хөндөй, нам араг толгод, уудам хотгор, хоолой, сайр, садрах даган баршин, залгаа, булаг, шанд, баян бүрд, тойром шүтэн. Нас бий гүйцэн эр мазалайг шармайхай, эмийг нь ивш, үр төлийн алмацаг гэж нэрлэдэг. Ерөнхий төрх ойн хүрэн багуутай адил боловч биеэр жижиг, шармайхайн биеийн урт 169 см, цэрвэний өндөр 92 см, жин 90 кг. Мазалайн биеийн дундаж жин 90-100 кг, биеийн урт нь 150 см орчим, өндөр нь 80-аас 92 см, зуны зүс жигд хүрэн бор, өвөл хавар хөрөвтөр, бор сарал, хүзүү хөл илүү бараавтар, бие лагас хөл бахим, давхаа нүцгэн сайртай, таван хураатай, сүүл ахар учир үснээс бараг цухаж харагдахгүй. Жиг харьцангуй жижиг, үзүүр нь дугараг, хүзүү богино бахим. Хүзүүний угт цагаан цайвар толвтой, хөнгөн шалмаг хөдөлгөөнтэй. Мазала багваан шөнийн идэвхтэй, бамбарш дэвшээс бусд нь ганц нэгээр амьдран, ороо нийлийг 5 дугаар сарын сүүл 6 дугаар сард явагдана. Дэвшин 1-ээс 2 дугаар сард хичээндээ ихэнхдээ нэг хаяа ихэр бамбарш төрүүлнэ. Хээлээ 180-аас 220 орчим хоног тэн Мазала 5 нас хүрч өвчлөлд орно. Эвшин 1 эсвэл 2-оос 3 жил өндөж төлнө. Өвлийн 11-р сараас дараа оны 3-р сар хүртэл агуу, хонгол, хулсан ширэнг, сухаан төгөл дагуур нүх хэвтэр засаж ичнэ. Мазала багваан элдв идэвчтэн говийн харамгийн жимс, бажины үндэс навч хус зээргэн, сухаан навч зэрэг оргонлоор хоолдог. Мөн говь цэлийн шавж хорхой, гөрүүл зэрэг жижиг амьтны сэг зэмээ төвж иддэг. Мазалайн зундаа нэмэх 46 градус талж, өвөлдөө хасах 34 градус хүртэл хөөдөрдөг газар амьдардаг царайн ганц багваан зол. Өрсний ус ойр газарт ус малтаж гаргадаг тул хавтгай зэрэг бусад хөвтгөн амьтдыг усаар хангаж чухал үүрэгтэй. Хамгааллын үед Монгол оронд Мазалайг 1953 онд ардын их хурлын тэргүүлэгчдийн 84 тоо зарлагаар Мазалайг тархан цэстэй амьтдын тоонд оруулж ангахыг хуулиар хоригдсон. 1985 оноос эхлэн хоол тэжээлээр хангах хөтөлбөрөөр ирж эхэлсэн. Ингэхдээ ундны усны харилцаа хавар болон намрын улиралд хоол тэжээлийг боршуулдаг. 1987-1997, 2013 онуудад Монгол Улсын улаан намны устж байгаа зүйлд оруулсан. 2000 онд амьтны тухай хуулийн 7-гийн нийт заснаар 1 ховор гэсэн ангилалд хамруулсан. 2005 онд Монгол Улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр Мазалын тоо толгойг хамгаалах, сурчлан таниулах зорилго бүхий Мазала төсөл хэрэгжиж эхэлсэн. Монгол Улсын засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 437 дугаар тогтоолоор Мазалайг үндэсний бахархал амьтан болгон зарласан. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2024 оны 2 дугаар сарын 29-ны өдрийн А106 тоо тушаалаар жил бүрийн 2 дугаар сарын 28-ны өдөр Мазала багвааг хамгаалах зорилгоор тэмдэглэлт өдөр болгон зарласан. Мазала багваан 2025 оны байдлаар 51 тоо толгой бүртгэгдсэн. Хэдийгээр хуулиар ангахыг хоригдсан боловч тоо толгой өсгөө байгаа шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаа, идэж тэжээлийн хомс байдал, амьдрах орчны дороолоос шалтгаалдаг. Мазала багваан Монголын бахархал, дэлхийн үнэт өв юм. Тэднийг хамгаалах нь бидний ирээдүйдээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт гэлээ. Тиймээс хүн бүр хариуцлагатай байж байгаль хэрэгээр хайрлан хамгаалцгаая.